Сонгойрхон дүүргийн ханы материалаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Тансаг хэрэглээ гэж хям талах урлан борцгийг хилэн хим ярих энэ хүнийг лавсран гэдгээ. Тэрээр эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Лавсрангийн тухайд гүрүүт байдаг бөгөөд нуруу намхан гэх шалтгаанаар ажилд авдаггүй байна. Мөн түүний эхнэр гэрэлцэл харааны бэрхшээлтэй бөгөөд цэвэрлэгчийн ажил тэдэнд олддоггүй байна. Ажилд орж ар гэрээ тэжээхийн тулд олон байгууллагын хаалгыг татаж хөлийнхөө олыг эргэтэл ажээ. Удирдлагатай нь ороод ингээд ажлын зарын дагуу очиж яриад л очиод ингээд уулздаг уулзгаар чи зайсан би очиж уулзсан. Тэгээ бас энэ дөрвөн зам дээр нэг очиж уулзсан. Ер нь би дандаа нэг юу үйлчлэгээний байгууллагын цэвэрлэг мэвэрлэгээ хийх юм уу тиймэрхүү газар л очсон л доо. Тэрнээс өөр юмыг би чадахгүй шүү дээ. Угаасаа цаашаа харахгүй юм чи гэж удаа. Тэр тусмаа сөөхийн ийм ажил нэг орцын цэвэрлэг шимэрлэг өмнө хийжсэн болохоор тийм юм хийчдэг юм билүү гэ очихоор харааны бэрхшээлтэй бол ажил хийх боломжгүй авахгүй л гэдэг юм лээ. Тэгэхээр нөгөө хог шороогоо бүрэн харахгүй угаасаа би чинь юм амар ингээ ойрхоноос хардаг байхгүй юу. Бадаг гэрийнхээ хогийг ч талын бараг шүрдэлээ ядаг болохоор тэгдэл байх л гэж бодсон. Би хүмүүст буруугаагүй л дээ. Өөрөө одоо ийм харааны бэрхшээлтэй болохоор ажил хийж чадахгүй мандаа л гэж жоохон тиймэрхүү бодол төрсөлтөө. Тэгээ өчигдөр бас нэг газар залгасан шинэ байр нь юу байна гэхээр тэгээ би өөр хэлсэн бох. Би одоо ингээд ийм харааны бэрхшээлтэй хүн байгаа маа ажиллаж болох уу танаа гэсэн тэгвэл боломжгүй л хичээл. Луутай би коллегийн лаборатори чулуус сурч юм байна. Тийм гүгдэн шигдэх гэдэг хөөрөг гэдэг. Одоо та ер нь хөөрөг эднэр хийж чадах уу? Юу нэг гин токро. Тэрэл нэвэл. Одоо ер нь цаашдаа ямар энэ ажил олдохгүй байна уу тий? Ажиллахгүй мөрөөр болвол хүрээд иргээ яг цагтаа очиж байгаа би. Давсны үлдэр үе чинь 9 сар болсон. Энэ хороонт нэг тэд нэр 3 сар болсон. 98 онд би групп тавсан. Баянгурт. 90-д би хор 5 дараар ороод 10 хаалгаанд орсон. Тийм. Бүдүүн шулуун гэсэн юм. Хаалгаанд. 98 оноос хойш л 98 оноос би 10 он хүртэл гэвтэгтэй байсан. Тэгээд 13 оноос хойш хийж гэж утсан тийм. Тэр нуруугаар л голгодод энэ ер нь одоо 98 оноос өмнө ч гэсэн ер нь та ажил хийхэд ер нь бас асуудал байв уу? Яг малдаар бас. Би сайн хийж чаддаг ажил нь ямар ажил вэ? Хацаа шороо. Ямаах. Ямаах. Тэг юм хатах хоёох. Мужийн гэж. Ямааг голохгүй. Харвараа бэлгэлгүй голохгүй. Амцар дугад явах байл шүү дээ. Хил хаацсан гээ. Өдөр нэг өглөө ирд гарахад би нэг 20-ыг хийшдэг юм аа. Тэгээд махшил гурлаа аваад яг таардаг. 2000-аас илүү гарахаар нэг өвдөлттэй бас нэг ундаа бол. Ямар ажил хиймээр энэ таны хувьд? Би олдчлээ үлдэж байгаа. Цэвэрлэгч байсан юм аа. Ухаагч байсан. Би орц цэвэрлж үзье. 2 жил гарсан цэвэрлж байна. Ажил олжил үл хамгаалах. Нэг юм энэ тэнд очиод ажил хийгээл үүдгээс харваар хийж л. Зэрлэг жолгаагаад би чинь өглөө эрт гараад нэг өдөр донд орж нэг айлаас 30,000 заач маавал тэгэл. Тэгэхээр нөгөө айл руу нэг. Тэгэл болгоол үүдгээс. Тэд сард группээс 288 мянган төгрөг авдаг. Мөн хүүхдийн мөнгө ч авдаг. Хүүхдийн мөнгөний дэвтрээ группийн мөнгөө ойр байрлах дэлгүүртээ барьцаалж урьдчилан зээл авч хүнсээ бэлддэг байна. Сарынхаа 300 200 нөгөө 80 мянган төгрөгөө дэлгүүрт би тавьчихдаг байхгүй. Одоо манай энэ уртлын дэлгүүр их сайхан сэтгэлтэй их сайн хүн бидгийг. Одоо л хэд чинь би 280 мянган төгрөгөө 80 мянган төгрөгөө юу ч шатаа шүү дээ. 4 сар 5 сараа тавьчаад байна. Хоол мөндийнхээ юм зохицуулаад ингээд одоо аваад тэгээд ингээд мөнгө угаа одоо 4 сарын мөнгө угаа живчих юм бол 5 сар төхөөд ирэх юм бол дахиад ороод ингээд надад зээлж болохгүй нь хоолгүй хоолнолоо тэглээ инглээ гэлэхээр өөрхий ялч өгдөг байхгүй юу манай энэ дэлгүүрийн хүн. Тэгэл тэгжил болгож ин даа юм. Тэгэл хажуугаар нь энэ нэг шил даазан тушаага нэг өдөртөө нэг жоохон мах одоо тэгээ юмны хүн амар байна. Хүн өнөөдөр нэг 10,000 төгрөгөөр нэг сайхан өглөө өдөр оройн хоолыг идчихдэг байсан бол одоо ерөөсө ганц л хоол идэж шүү дээ. 10,000 төгрөгөөр ягаад тэгэхээр нэг жоохон бондгор мах авахаар 6-7,000 болчих юм. Тэгээ нэг ганц хэл төмс авахаар л 2,000 төгсөн байна төмс. Тэгээд гурил авахаар бас л 2,000 төгсөн байна нэг хэл гурил. Хүүхдүүдийн мөнгө тэгэл. Дэргийн дэлгүүр төвтрийн тавил
ганц нэг татчих гурал дийлж явал эргүүлэл буухаар нь буцааж өгөлт юм. Ийм хүлэгдэж байна. Лавсрангийнх өнөөдөр хүнсгүй болсон. Энэ үед нөхөр нь архины шил лаз цуглуулж өдрийнхөө хоолыг зохицуулдаг. Өдөржин цуглуулж тушаасан лаз нь 6000 гаруй төгрөг болтгоо. Өнөөдрийн хувьд одоо танад хоол хүнс байгаа юу? Дагаатайхан шинэ. Чиний сав лаз цуглуулаа. За өнөөдөр хэлсэн би нэг 10 шил. Халуун цаг төгсөлөө өглөө. Хэд толгоо нь? За 6000 л. 6000-аар юу яах вэ? 2 3 нэг татчих юм да. 2 татчих. Татсны өдөр 1800, гурал 1600. Нэг л гурал. Хамт явчих шахах. Аман гоё мэт юм да. Килограмм юм те. Нэг ширхэг шил хэд гэх баха? Яг юм. Ширхэгээс 150 хамгийн доод 50. 50. Тэр нолцсон ямар хай шил лаацны. Нөө. Тасаа хараад хүмүүс нэг бол 6100 дал. Баримжаатай л үү шүү дээ. Юу авах одоо гэртээ. Хурл авах шүү дээ. Мах. Талбай татчих. Тэгэ төдөвгүй дуурал. Юу хийхээр арах вэ? Тэгнь. Сая шилний үн нэмэгдсэн гэсэн үг юу? Шилний үн нэмэгдсэн гэсэн үү? Зүс. Зис нэмэгдсэн. Та зис цуглуулах уу? Тастаж чадахгүй наа зис байна бол. Ахад одоо тансаг хэрэглээ гэж ямар хэрэглээ болж байна? Тансаг хэрэглээ гэдэг байгаа шүү дээ. Тансаг хэрэглээ нүү. Тансаг хэрэглээ таны хувьд юу вэ? Яа, талах. Гурлан боо. Гурлан боо бол авч чадахгүй нөө талах. 5000 гэж хөдлөхгүй шүү. Тэрэн дөрөв хоол нарай юм бол. Гурлаа бат чивчүүл тогоо дөрөв зөв гэж. Дүүгээр явж юм аа. Гинэ. Цаа дэлгүүрээс авахгүй юм уу? Ор дэлгүүр амар үнэтэй шүү дээ. Үнэтэй юу? Юу гэдэг юм та юм? Дүүгийн гараа ямар. 200 төгрөг 300 төгрөг татуу байт. За тэгвэл дараа хүсээ аваад ирэх үү? За. За юм авцсан уу хаа? За юу яав? Гурил. Тавс. Найдын тасан бичтэй. Хайдын цам орчиж байгаа. Тийм бай. Кинава. Давс, гурил. Охинтой гоё юм авсан. Энэ гэл болов. За мөнгө үлдүү. 700 төгрөг л үлдлээ дээ. Юмны үн нэмэгдээгүй байхад аха. 6170 төгрөгөөр юу яах вэ та? Хаваа юм шүү дээ. 4 гурал авчих нэг дээрт нэмээд нэг далах авчих, давс авчих, нойлын цус авчих шүү дээ. Одоо тэгэхээр ийм байх. 2 гурал, нэг давс энийг явал болчих. Өндрөл амар нөлөөлж байна тий. Одоо өнөөдөр очиод мах байгаа юу? Одоо очиад гарна та. Та нэг төөрөхч махныхаа үнийг хийчих байхаа. Тэгэхэд цуглуулах уу? Яга сэрүүнат гэж. Мах одоо хитэн лаад ер нь хэрэг хийж цуглуулж иж хитэн дөрвөөр мах авах уу? Нэг шуудаа шил багт болно. Хаван цуруу саяныхаа шинэ 2-ыг өгчиж. За тэгвэл гэрлүүгээ явтаа хахад. Охин нь одоо гоё юм авчирна юу хүлээж. Аа.
Бид энэхүү сурвалжлагаар хэн нэгнээс хандив нэхэж мөнгөнд тусламж хүссэнгүй. Харин лавсрын гэрэл зуулнаарт баталгаатай ажлын байр хэрэгтэй. Тэд цэвэрлэгчийн ажлагч голлгүй сэтгэлээрээ хин хэмээн ярьж байлаа. Гэр бүлийн 2 хүний нэг нь харааны бэрхшээлтэй, нөгөө нь нуруу намхан гэх шалтгаанаар ажил олддоггүй. Тэд ажил хийж байж амжиргаан дээрлэж бас хүүхдүүдтэй дуртай зүйлийг нь авч өгөхийн тулд лаад цуглуулах шаардлага болох юм а.